Yo, what's up, guys? Өглөөний мэнд. Hey, baby. Hey. Welcome back to our YouTube vlog. Бид хоёрын YouTube vlog тавтай мөл, guys. Өнөөдөр 12 сарын 7 хагас өдөр. Цаг яг 1 цаг болж байна. Тэгээд бид өнгөж орносоо босч ирээд өглөөний цай бэлтгэсэн. Вау. Өчигдөр илүү цагаар нэг бильярдны газар ажиллаад шөнө 4 гэж тараад. Тэгээд гэртээ ирээд бараг 5 гэж унтсан баг. Toast, beans, bacon, English breakfast бэлдсэн байна. Тэгээ би ядж яхад ханаа төрсөн. Өчигдөр өглөө тавтай өглөө би эмнэлгийнхаа шөнө ээлжнээс буусан байхгүй. 7 гэж буугаа тэгээд эмнэлгийн шөнө ээлж нэгтгэд эхлэв. Тэгээд яг тэр шөнө бол жоохон даацсан юм шиг байна. Тэгээд тэрнээс хойш хамар нушин явсаар гоод өнөөдөр амар цэртэй жоохон ханиалгаа. Өнөөдөр бид хоёр чаагуучаад лүлүгийн аавын онгоцны бодол хөрөж өгнө гэжсэн. Тэгээ влог оруулчихлаа цагааш. Өөр юу болох вэ? Бид хоёр хаагур юу гэж явах вэ? Өнөөдөр яг ботсон сонсон юм алга байна. Гэхдээ орой 10 цагаас нөгөө нэг бильярдны газар дахиад ажиллах хэрэгтэй. Тэгэхээр влог үргэлжлүүлээ guys. Okay.
kilo her. 10. Riktigt jävligt. Det är Luluгийн аавын огцны бодол дээр гачиж гэж. Okej, då. Alla där. Lägenheten såg vi. Hej då. Vi ses. Hej, Det är vlogg. hej då. Hej då. Vi ses. Vi ses. Bye. Ha en trevlig resa du. Du kommer synas. YouTube дээр гарах юм уу гэж байна. YouTube дээр уулзъя guys гинэ. Одоо эндээс Алжир руугаа. Men var är mikrofonen? Ja, men den har mikrofonen då. Эндээс Парис ороод тэгээд Парисаас Алжир руу өсөх юм байна. Ойрд төвөр өрөөгөө Christmas-ийн чимэглэлүүд гарсныг бүр анзааргүй маань. Сүүлийн баг 3-4-7 хоног төвөр ерөөсөө орж ирэх баг. Тэгсэн чинь манай энтхийнхэн Christmas-ийн чимэглэлүүдийг хийгээд одоо тэр цаана нэг хідэн хандагаанууд байна. Тэгэл ийшээгээ ингээ хойшоо тэр чигээр яваад нуурын эрэг дагуу зөндөө олон усан онгоцсон ресторанууд, баарууд байдаг. Тэд бүгдээрээ гоё чимэглэлээд садлах гоё гэрэлтэй олчиж. Би одоо яг хотын төвөөр явчихлаа би таар. Хагасаа өдөр болохоор хөл үлгээ нэлээ их байна. Би таар хотын төвөөр баг зэрэг зугаалъя гэж бодсноо. Болчлоо. Машинаар хоёр хотын төвөөр нэг дайрж ороод тэгээд гэхдээ өнөөдөр арай битүүшүүл хийж идээд тэгээд лүлү болохоор нэг тийм куки юм уу жигнэг юм уу тийм их юм нэ. Манай өнөөдөр жоохон гонигтай байна гинэ. Тэгээд өнөөдөр хотын төвөөр маргааш хотын төвөөр явахаар болоод өнөөдөр гэртээ жоохон намайг ажилд явтал гэртээ кино үзээд чилрээд гэртээ амраа гэж би тэр тохирчлоо. Тэгээ одоо хүнсний хэлгүүрээс тэр юунд нь жигнэгэнд нь орох орцуудыг аваад Vi köper lite frukt. Жоохон жимс аваад жимсгүй болцоо. Тэгээд бид хоёр гэртээ харьж бодлоо. Одоо 5 цаг 30 минут болчихно. Таван банан авчих бол мөд итгэхгүй гэрт моч авах. Орой л авчих. Глаалон. Окей, таалаа да. Selim Brothers.
Nice. Good to go, Ella. Var allt? Okej. Ska du ha chips? Chips i den här mannen. Ta den andra. Nej, den andra. Ja, testa. Men ingen har tagit den här. Okej. Oj, vad är det här? Ja, vi behöver en sån faktiskt. Nej, fan. Nöjligen var snygg igen. Duck. Энэ нэг ангижруулагч, хувцсны ангижруулагч бүр obsessed. Хувцсны ангижруулагч бүр үнэрлэх. Үнэн хоббитой хувцсны ангижруулагч үнэрлэх. Би жоохон удаан үнэртэх юм бол олон юм үнэртэх юм бол шууд толгой өвдөн. All right. Gestolze. Water, eller? Nej. Självklart. Men Men gå härifrån. Vad gör du? All right. Сая бүх авсан $45 $45 чинь Монгол мөнгөөр хэд яа? 120 мянга. Тэгээд юу авснаа харуулцаа. Нэг юм chips лүлүгийн хүслээ. Тэгээд мөстөж жоохон хийж байгаа. Тэгээд нэг юм ундаа гэх юм уу? Бөрлзгэн үлээ. Бөрлзгэн нэг ширхэг 120 грамтай нэрс 3 ширхэг 3 ширхэг банан нэг юм snacks энэ болохоор юу гэдэг лээ? Оо, det var gott va? Эрдэнэ шишийн snack гэх юм уу? Эрдэнэ шишийн snack нэг ширхэг нэг хам боргоцоо 500 грамтай ногоон ус үзэм Луисагийн юм юухта барихта хийх 100 какао аягтаг угаах шингэн нэг хэл сахар 2 хэл гурил тэгээд нэг нарийн бав юухта барих хэвэн нэг шиг тэгээд 0-ийн шингэн бас нэг. That's it. Иймэрхүү юм аваад 120 мянга болж байна. Very good. Одоо тэгээд сайн мах гаргацсан махаа татаад битүүшил хийнэ. Битүүшил. Битүүшил чинь сүүлийн Facebook-оор дүр яваад тест. Би яг жоохон угаасаа ханаад төрсөн.
What are you doing? Okay, kan du plocka undan? Jag ska fixa mat. Гулээ зураг тавьчлаа одоо маха. Alright, хоёр мах хайгандаа ингэж хийгээд сармис манай хажууд бас нөгөө нэг cupcake хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь заваарчлах шиг. Хараа. Oh my god, what have you done? Det råkade. Jag ska stänga av den. Men sen så blev det fryst istället. Санамсруу буруу төвчтэй дарцсан гинэ. Нэг аяганд хоёр сармис игээд тэгээд хоёр аягандаа нэг сонгон хаваач игээд жоохон давс перц тэнгэрлээ баг жоохон beef stock игээд тэгээд шууд чимч. The catfish på bilden. Men den blev så... Ja, sen röstkedjad. Okay. Ja, nu är det svart. Oh shit, нэгэн лөө нарийнх орчоо. Тэгээд юм өндөр 5 өндөр ичлээ. Ингээд хаваа талын талын ишээгээд All right. Манай нэг хийж байгаа юм харахаа. Oh, it smells good. Cupcake.
Det är inte cupcake. What is it? Det är kladdkaka cupcake. Okay, what's the name of that in English? Brownie. Den är ju trendig på TikTok just nu. Aha. Kladdkaka, svensk kladdkaka. Shred kladdkaka gidik ne. Good. Nice. Wow. Shit, det ser ut som läder. Känn på det. Den är för chokladig. Амар хөшөг сармис нэрч. Det är gott. Nice. Det här var inte som bröd, det här var som pasta. Säg till mig, varför skulle det vara som en bröd? Varför mobbar du mig? Alright, одоо цаг 9 цаг 10 минут болж байна. Ажлын цаг болсон. Ажилдаа 9 цаг 10 минут. Alright guys, ажил ирэлт. Зэрэгчлээ. Нүдэн. Kungs Biljarden гэдэг аваад. Tack. Såg du p-vakten? Alright. Ажил дээр нөгөө ажиллах газраа баарн дээр бильярданд энийх хаагаад бүрээд ирлээ. 9 цаг 45 минут болж байна. Тэгээд ажлын цаг 9-өөс эхэлнэ.
Тэгээд тэрнээс өмнө жаахан хоол идчихгээд хоол захиалцсан. Тэгвэл та нарт хоолоо идэж дуусчаад гараад ямар газар сонирхолтой зав. Өчигдөр энэ чинь ажиллаад хүн багтаа байсан. Сая ирсэн чинь нэлээд их хүнтэй. Арай илүү их хүнтэй, арай их дуучин мэт. Тэгэхээр ямар шиг газраа сонирхуулаад ямар хүнтэй цуг ажиллах, юу хийх талаараа та сонирхуулъя. За. Одоо юу ч гэсэн хоол идэх guys. Цахаас хоол оруулъя. Caesar salad нэг дахиад нээц гэж багтаа. Ажил 10 цагаас яг эхлэх ёстой. Одоо надад энийг идэх нэг 5 минут байна. Аруас 3 цаг 3 цагаас хаагаад хааж дууссан гадаараа бүх хүмүүсээ гаргаад тэгээд ажил дуусна. Тэгэхээр нэг 10-аас 3:20 хүртэл ажиллана. Тэгээд яг хамгаалтан дээр нь болохоор гурлаа. Надаас өөр нэг 29 дэх залуу байсан баха. Биш 23 та нэг залуу ирэх юм байлаа. Өчигдөр цуг ажилласан. Шин залуу гэдэг. Хэв журам зохиолагч. Шин залуу. Ажлаа нэг удаагүй. Тэгээд бас нэг хар хувцастай, энгийн хувцастай үүдний харуул байгаа. Тэгээд бид гурав ажиллана. Нөгөө хоёр болохоор хоёулаа Курдистан улсаас ирсэн. Курдистан хүмүүс юм байлаа. Иран улсаас ирсэн Курдистан гаралтай. Хоёр тажгүй. Янз бүр яриа. Тэм зал байл. Дэшараа харуулъя за. Окей, ажил дээр ирсэн. Энэ залуутай ажиллана. Бид хоёр хүмүүлээ бас нэг өөр залуу байна. Яша, шина. Тэгээ бид гурав ажиллана. Тэгээд өтөд катагра. All right. 3 цаг 10 минут болж байна. Яг 5 цаг ажиллаж гараад ирлээ. Өнөөдөр нэг хүн орсонгүй юм билаалтанд. 140-50 хүн орсон. Тэгэл гурлаа ажиллаад цуг зогсож ирсэн нэг жижигхэн баг яасан шүү дээ. Курдистан гэдэг. Тэрнтэй ажиллаад бас нэг өөр камера эргүүлэнгүүт нэг залуу байсан. Тэрнтэй ажиллаа гурлаа. Тэгээд гурлаа ажиллаж дуусчаад одоо гэрлүү гарах чинь. Энэ болохоор зүгээр миний хийдэг илүү цагийн ажил зүгээр side hustle гэх юм уу. Энд Швед улсад архины төрлийн зүйлээр үйлчлдэг бол заавал 100 хүн дотомд нэг хэв журам сахиулагч шөнийн цагаар байх хэрэгтэй гэдэг. Тэгээд бидний хийдэг гол зүйл нь болохоор ямар нэгэн хэрэг төвөг гарах юм бол хуулийн хамааралтай арга хэмжээг бид нэр авдаг. Хүн баривчлах, хүн тухайн ажиллаж байгаа бар, ресторан газраас хөөх одоо хуулийн хариуцлага тооцох тиймэрхүү зүйлүүдийг бид нэр хийн. Үүдэн зогсож байгаа энгийн хар хувцастай хамгаалагч болохоор яг л энгийн хүн гэсэн. Бид нэр болохоор орж иж байгаа хүмүүсийн үйлчлүүлэгчдийн бичиг баримтын шалган, насын шалган хэрвээ бидээ ямар нэгэн зүйл авч хийж байгаа бол бидээ авч
явж байгаа зүйлийг харж болно. Тэднийг бид нар хийж болохгүй. Ягаад гэвэл хуулийн ямар ч тийм үндэслэлгүйгээр хүний бичгээр бид шалгах эрх зүй, хуулийн юу байхгүй, хуулийн үр юм авах. Юу байхгүй болохоор бид нар шууд бичгээр асуучихлаа. Тэгмэтлээ бид нь хамаагүй шууд хурж би нэгжиж болохгүй. Тэгэл ямар нэгэн хүн агсан цагтууд авах, муухай ажиллах, ямар нэгэн зүйл эвдэл сүйтгэх. Тэрнээс гадна бас энэ Швед улсын архины хууль нь бас нэлээд чанга. Шведийн архины хуулиар архины төрлийн зүйлээр үйлчилж байгаа газар хүнд их хэмжээгээр үйлчилж болохгүй. Тэр нь юу вэ гэхээр сохтуу хүн ерөөсөө байлгаж болохгүй. Хүнд сохтол нь архины төрлийн зүйлээр үйлчилж болохгүй. Ер нь жоохон халаал халанцуу болоод ирэх юм бол нэг нүүр ам нь улаагаал хүмүүс чинь нэг дойл сүлэр дойлор хараал эсвэл нэг явж маахтаа гуйвал нэг тиймэрхүү нэлээд халанцуу болчдөг даа. Тийм халанцуу болсон тохиолдолд бид нэр хэв журам сахиулагчнаар орж за ингэ чи хангалттай ууцсан байна бид нар чамд архиар үйлчлэхгүй чи ингээд одоо эндээс явна уу гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгээд шаардлагыг амаараа тавиад хэрвээ гарахгүй бол бид нэр биеийн заавал алдаж гаргана. Тэгээд алдаж гаргаад явахгүй бол алдаж гарахад ямар нэгэн эсрүүцэл үзүүлэх юм бол бид нар бас тэгэж баривчлана. Тиймэрхүү архины хууль, Шведийн архины хууль нь ер нь бол чанга. Тэгээд яг хитрхи халанцуу хүмүүс, сохтуу хүмүүсийг халанцуу сохтуу болтол архиар үйлчлэх юм бол тухайн газрын архи зарах зөвшөөрөл нь бас шалгалт орж ирэх юм бол зөвшөөрөл нь хураагдах магадлалтай. Цагдаа одоо нөгөө нэг эрүүл мэндийн яам инээтргээл нэг тийм яам штабны газраас шалгалт энэ хийх юм бол хэд сохтуу хүмүүс хэд сохтууруулах зүйлээр үйлчилсэн бол архины хуулийг дагсангүй, хуулийг юусангүй, биелүүлсэнгүй гэдэг тухайн газрын архи зарах зөвшөөрлөний шууд хурааж авдаг санал өгдөггүй л дараагийн удаа шууд хурааж авна. Тийм болохоор заавал цаанаасаа хуулинаасаа хэв журам сахиулах бид нарыг хуулийн доор эрх зүйн доор арга хэмжээ авч чадах хүмүүсийг заавал ажилуулах ёстой байдаг байхгүй. Тэгээд тэр нь болохоор 100 үйлчлүүлэгч тутамд нэг хэв журам сахиулагч. Өнөөдөр ажилласан бильярдны газар болохоор угаасаа нэг хүн ордгүй маань. Цалин буусан үед гайгүй хүн ордог гэж. Гэхдээ өнөөдөр бол цалин байгаа. Сарын дундуур болохоор 100 гаруй хүн орж ирсэн баг. Тэгэл тэр аваарыг нэг хийцгүүрэл фонц хийсэн байхгүй гэдэг. Хоёрын дээрээ хаалган дээрээ зогсоод нэг нь дандаа доор үйлчлүүлэгчдийг харах үднээс хянах үднээс доор зогсож байгаа. Тэгэл ажлын цаг дуусчлаа. Одоо гэрлэг очоод сайхан унтж амраа. Тэгээ маргааш өгдөө. Маргааш биднээс өдөр. Маргааш л бид хоёулаа бүтэн амраа. Бүтэн сайнны өглөө цаг 10 цаг 30 минут болж байна. Тэгээд бид хоёр лүлүүд массажны цаг нэг Монгол хвчдээр авцсан. Тэгээд 11 цагаас хвчдээр очиж лүлүүд массаж хийх юм аа. Тэгэхгүй лүлөө нуруу нүдээр массаж хийх юм байна гэж. Тэгээд сүүлийн баг 2 сар бодож байгаа. Ерөөсөө цаг нь таарахгүй, амжихгүй явсараад өнөөдөр массаж хийх гэж. Энд ч нэг массаж хийдэг
нэлээд олон жилийн туршлагатай гэдэг нэг хичээд тэгж тэгээд Facebook дээр бид хоёрын бичлэг мэтлэгэн дээр амар хөөрхөн гой коммент бичээд бид хоёрыг амар дэмждэг тийм нэг хичээд тэгээд гэхдээ хичдээр цаг захиалгахдаа бид хоёр өөрсдөө байна гэж хэлээгүй л дээ зүгээр л цаг утасныхаа дугаараас массажны цаг авах гэсэн юм аа гэл тэгэж чат бичээ тэгээд сул байгаа цаг нь өнөөдөр эхлээд цаг авцаа одоо тийшээ нэг 15 минут явж чад 11 болчих واخ тэгээд лүлү насаач хэлгэж гарч ирсэн та окей надаар хөргүүлчихэд буцаж ирээд бид хоёр онох нэг нэ би өчигдөр нэлээ айж онц өчигдөр ч гэж өглөө alright массаж хийлгчихэд болцсон бид хоёр массажинд орчод хүрээдлээ лүлү бүтэн биеийн барай хийлгээд массаж хийгээд би болохоор нэг тийм халуун чулуугаар төөндөг юу гэдсэн бай мэдхэ нэг тийм бас нэг гуцсан дороор амар хөлөрч цаг шухуу нэг тийм юмд хөвтчихэд гараад ирлээ. Бараг 500-аас 1 литрийн хөлсөл хангалттай гарсан баг. Тэгээд одоо гişтэй хүрээд ирлээ бид хоёр бантан гой сонин зөндөө сармистай бантан хийж идэгээд. Гişтэй хүрээдсэн нэг юм мах гаргаад тэгээд жоохон борц хийчих гэж бодоод нэг юм тэгээд энэ дээр дахиад жоохон нэмээд борцтой бантан хийж иднэ. Тэгээд жоохон хоолоо хийж идчихэд тэгээд жоохон унтээ. Тэгвэл миний бүр нойр амар хурж байна. Хоолоо хийж эхлэе guys. Нэг юм ловон им борц. Тэгээ энэ нэг 3-2-ын л ашиглах юм бахнэ. Тэгээд дөрвөн ширхэг сармас тэгээ нэг тал сонгоно. Борцоод тэвтэгээд бичиж байгаа баг гэж YouTube камер байрлаа бичээдсэн бичээг байсан байна. Тэгээд ихтэй хоол болчлоо. Яг юм 2 аяга баг зэрэг илүү гарсан. Борцтой, сармистай янзын одоо ханаадаг үгүй нэ
Kom vi hämtar mat. Ja, till mig. Let's go. Nice. Det är nice för att du står med dig. Hans crush. Varför drack du upp den så snabbt? Är vi så kåta för socker eller? Ja. Det. Massa chili. Dark cooks. Hämta själv. Dark cooks гэдэг юм нэрч яваад байгаа юм. Ja, ska du sitta där? Ja. Smaklig måltid. Smaklig måltid. Det var länge sedan. Бантид өгөх гэж бодсон. Зөндөө утсан. Nice. Порц бүр лав байна. Янз. Girl, you be tripping. Kan du känna smaken på torkat kött? Nej. Kan du? Ja. Ports nämt är mycket kvar när man